За сайн байцгаана. Өнөөдрийн бидний ярилцах нэг чухал сэдэв бол няраа шаардлагын асуудал байгаа. За ер нь бол ээжүүдийн дунд хамгийн их тохиолддог тэгээд дээрэс нь хамгийн их алдаа гаргадаг нэг асуудал бол ер нь бол хүүхдийнхаа шаардлагын оншилгоо, эмчилгээний асуудал дээр маш их том алдаанууд гаргадаг. За нэг ялангуяа хүүхдийн маань шаардлагад удаа үргэлжилж байгаа тохиолдолд ээжүүд маань яг шалтгааны нэгдүгээрт нь тодруулдаг. За дээрэс нь шалтгаан тодорхой бус байж хаад эмийн эмчилгээ замбраагүй хэрэгэлдэг. Дээрэс нь ямар нэгэн заалтгүйгээр гэрээрээ ботоо эмчилгээ түрээсэлж шаардлагыг буулгах энэ арга хэмжээнүүдийг авсан тохиолдлууд маш их байдаг. За тэгэхээр өнөөдрийн бидний гол эмчээхийн хүрэх гэж байгаа асуудал бол хүүхдийн тань шаардлагад удаа үргэлжилж байгаа тохиолдолд. За ялангуяа яг нарийн тайлбарлах юм бол гүйцэд төрсэн няраа хүүхдийн шаардлагад 14 хоногоос дээш тэгээд хүүхдийн дутаг төрсэн байх юм бол 21 хоногоос дээш шаардлагат маань үргэлжилж байх юм бол удаа үргэлжилсэн шаардлагат гэдэг бол ээжүүд маань сайн мэдж байгаа. За тэгэхээр яг энэ тохиолдолд яагаад удаа үргэлжилж байгаа бэ гэдэг шалтгаануудыг заавал бид нар тодруулах ёстой. За тэгэхээр удаа үргэлжилж байгаа шаардлагын үед бол хэд хэдэн юм хүүхдэд маань ноцтой хүндрэл үүсгдэг шалтгаанууд байдаг. Тэгэхээр нин төрөнд эдгээрийг бол эмчид үзүүлээд шинжилгээ өгөөд бид нар заавал үгүйсгэсэн байх ёстой. За нэгдүгээр том шалтгаан бол мэдээж их хүүхдийн цусны бүлгийн болон эрзүүс хүчин зүйлийн үл тохироо байгаа. За энэ эмгэг маань ихэвчлэн жирэмсний хугацаанд болон төрсний дараах эрт үед бол илэрсэн байдаг хүнд хэлбэр нь. За хоёр дахь нэг том шалтгаан бол мэдээж элэг цусны замын төрөлхийн эмгэгүүд байгаа. За энэ эмгэгийн үед бол мэдээж элэгний төрөлхийн эмгэгтэй байгаа хүүхдэд бол элэг томрох, илүү томрох ч гэдэг юм уу тий. Цусны замын холестатик эмгэг байж байгаа тохиолдолд хүүхд маань баасан, цагаан, саарлгтай гарах, шээс нь хар цаашиг өтгөн гарах гэдэг ийм эмнэлзүүд бас шинжүүд илэрдэг байна. Тэгэхээр эдгээрээр бол бид нар бас барьж агаад дээрээс нь шинжилгээгээр бол баттаа оншилж байна. За гурав дахь нэг том шалтгаан бол мэдээж дотоод шүүрлийн эмгэг буюу номбоо олчирхаан төрөлхийн дутмагшилтай байдгаас холбоотой няраа шаардлагат маань удаа үргэлжилнэ. Дээрээс нь энэ дээр бас нэг том шалтгаан байдаг нь бацин солилцооны эмгэг. Энд бол галактоземи буюу глюкоз 6-д фосфатын дутагдал гэсэн ийм эмгэгүүд бас байдаг. За тэг гэхээр эдгээр маань бол яах вэ гэхээр эмнэлзүүдэд ноцтой шинж тэмдэг хүүхдэд илэрдэггүй ч гэсэн цаг хугацаа алдахад аль хэдийн яадаг бид нар цаг алдсан байдаг. Тэгээд эмчид очиод үзүүлээд эмчилгээ эхлэхэд оройтсон байдаг хүүхдийн маань амьдралын тавиланд бол тийм таагүй яах нь тавиланг үлдээдэг ийм ноцтой хүндрэлүүд байдаг хана. Тэг гэхээр хүүхдийн шаардлагат нь удаа үргэлжлэж байгаа тохиолдолд бид яах нь зайлшгүй энэ ноцтой хүндрэл үүсгдэг шалтгаануудыг бид нар заавал яах нь үүсгэсэн байх ёстой. За магадгүй саяны дурдсан шалтгаануудыг бид нар үүсгэсэн тохиолдолд байхгүй л гэж бодоход гэтэл хүүхдийн маань шаардлагат удаа үргэлжилж байгаа. Гэхдээ шаардлагын түвшин нэг тийм өндөр биш. Нэг түвшинд өсөлт бууралтгүйгээр явж байгаа. Хоёрдугаарт нь хүүхэд нь хөхөндөө сайн, нойрондоо сайн, жин сайн нэмж байгаа. Шээс басны хувьд бол өөрчлөлтгүй байх юм бол тэгээд гуравдугаарт нь хүүхэд маань дагнан хөхөөрөө хооллож байгаа тохиолдолд энийг бол бид нар яах нь эхийн сүүний шаардлага гэж бид нар авч үздэг. Ерөнхийдөө бол шаардлагатай хүүхдүүдийн дунд ингээ удаа үргэлжилж байгаа шаардлагат маань яг 15% бол орчим тохиолддог. Тэгэхээр тэрний дийлэнх шалтгаан нь бол бас эхийн сүүний гаралтай юм шалтгаантай шаардлагат бол эзэлдэг байж байгаа. За тэгэхээр ээжүүд маань бол саяны ярьснаас ер нь л хүүхдийн шаардлагат нь удаа үргэлжилж байвал ноцтой хүндрэл үүсгэж болзошгүй эрсдэлт шалтгаануудыг бүгдийг үүсгэх хамгийн чухал юм гэдгийг бодох нэ. За хоёр дахь шаардлагын талаар нэг өгөх гэж байгаа гол санаа бол юу вэ гэхлээр хүүхдийн шаардлагат яг үнэхээр саяны шалтгаанаас үүсгэгдсэн тохиолдолд өөр бас эмгэг шалтгаан юу байна вэ гэдгийг бид нар бас бодох ёстой. Энэ дээр үлдэж байгаа нэг сая том асуудал бол юу вэ гэхээр хамгийн ихний шалтгаан дээр дурддагсан их хүүхдийн цусны бүлэг болон эрзүүс хүчин зүйлийн үл тохироотой холбоотойгоор хүүхдийн маш шаардлагат бол бас уужиграх эмгэг үйл явцтай явагдах бас нэг юм шалтгаан болдог. За магадгүй ингээд ээжийн маань цусны бүлэг 2, 3, 4-р бүлгийн цустаа эрзүүс яах нь нэмэх цустаа байхад хүүхдийн цусны бүлэг ямар ч хамаагүй байна. Гэхдээ эрзүүс нэмэх байхад бол энэ бол бүх хүүхдүүд бол яах нь цусны бүлэг болон эрзүүс хүчин зүйлийн үл тохироол үүсдэг байх нь.
Тэгээд түрүүний дурдсан одоо удаа үргэлжлсэн шаардлагатай дээр ноцтой хүндрэл үүсгээд байгаа шалтгаанууд бүгд үгүйсгэгдсэн. Ээж хүүхдийн цусны бүлэг бол ийм байгаа тохиолдолд бол шаарлалт бол физиологийн байгаа. Гэхдээ физиологийн шаарлалт маань ужиграад байгаа бас нэг их том шалтгаан бол мэдээж хүүхдийн маань 0-3 сартай хүүхдэд илбэг тохиолддог. Ээжүүд маань маш сайн мэддэг те. Гидс дүүрэх, гуйлгах, гидсээр натгуулж өгдөг буюу колик, тэгээ хүүхд маань янзгалж дүүдэх дискесийн өөрчлөлтүүд байгаа. Эдгээр маань бол бас няраа шаарлалтыг бас нэг жоохон удаан үргэлжлүүлээд байхад бас нөлөөлдөг нэг юм том шалтгаан байгаа. За хоёр дахь нь болохоор түрүүний хамгийн ихлэд дурдчихсан ээжүүдийн алдаа гэх те. Хүүхдийн шаарлалттай хүүхэд болгондоо толгой дараалан яадаг цус хүүх хэмээг элэг хамгаалах бэлтгэлтэй уулгадаг. Энэ нь эсэргээрээ хүүхдийн шаарлалтыг маань бас ужруулад идэг юм бас нэг том шалтгаан болдог. За гурав дахь одоо бас нэг энэ физиологийн шаарлалтыг эмгээг болгодог бас нэг том хүчин зүйл хүүхдээ хөхөрөө хооллохгүйгээр яадаг. Манайхан дураараа ус уулгах, нэмэлтээр сүүн тижээлээр ахиж хооллох энэ асуудал маань эргээд бас эмгэг шаарлалтыг үүсгэх юм нөлөөлөлтэй байдаг хана. За дараагийн нэг том анхаарах асуудал бол яах вэ гэхээр ээж одоо 1-р бүлгийн цустай байгаа тохиолдолд хүүхдийн шаарлалт илүү одоо удаан явагдах юм шинжүүд бас ажиглагдаад идэг. За тэгэхээр ээж 1-р бүлгийн ирээдүйс нэмэх байж байгаа тохиолдолд хүүхдийн цусны бүлэг 2 юм уу 3-р бүлгийн байх юм бол бас цус задралын улмаас эмгэг шаарлалт үүсгэх бас нэг юм шалтгаан болж өгдөг байна. Бас нэг анхаарах юм бол ирээдүйс сөрөг цустай ээж буюу хасах цустай ээжүүд. За нийт манай хүн амын бол нэг хувь орчимд нь бас энэ сөрөг цустай ээжүүд гэдэг. Нэг ялангуяа Баруун аймгийн Баян Улгийн аймагуд руу ийм цустай ээжүүд их байдаг тийм. За тэгэхээр ээжийн цусны бүлэг ямар ч байж болно. Сөрөг цустай ирээдүйс сөрөг. Тэгээ хүүхдийн цусны бүлэг ямар ч байж болно. Ирээдүйс нэмэх байх юм бол яах нь вэ? Ирээдүйс хүчин зүйлийнхээ нөлөөгөөр энэ хоёр маань яадаг вэ? Хоорондоо нийлээд үл тохироо үүсэж байгаа учраас задарч эмгэг шаарлалт үүсдэг байна. За мэдээж энэ цус задралаас үүссэн эмгэг шаарлалтыг бид нар яадаг вэ гэхээр цусны шинжилгээнд комплексын сорилт тавьж ээж оншиг гидсийн байдлаар шууд баталгаажуулдаг байна. Тэгэхээр ээж нар маань яг шаарлалттай тохиолдолд нэг ялангуяа 1-р бүлгийн цустай ээжүүд маань бас анхаарад нэг авчаад болоос зүгээр гэж бодож байна. За дараагийнх нь болохоор ер нь бид эдийн гол анхаарах зүйл бол одоо ээж нар хизээч мартаж болохгүй гэсэн үг байна шүү дээ. Хүүхдийн шаарлалт удаан үргэлжилж байгаа тохиолдолд ерөөсөө энэ хідэн ноцтой хүндрэлүүдийг шууд эмчид очиж үзүүлээд цусны шинжилгээ өгөөд өгөөсгөчих ёстой. За хүүхдийн шаарлалт нэг өндөр биш удаан хугацаанд үргэлжилж байгаа тохиолдолд бол айх асуудал байна шүү дээ. Тэгэхээр энэ аяг бас чухал ахна. За хамгийн сүүлд нь болохоор ер нь бол няраа эмчид үзүүлээ шаарлалтыг онцлуулаад ботоо эмчилгээнд орох эмчилгээ хийлгэх гэдэг бол үндсэндээ бол маш нарийн үйл явцтай процесс гэдэг. За хамгийн түрүүнд шаарлалттай хүүхдэд маань няраа эмч үзлэг хийн. За эмнэлзэн үзэлгээрээ шаарлалт хийх байгаа. Нөгөө түрүүний хэлсэн ноцтой хүндрэлүүд үүсгэдэг эмгэгүүдийн одоо эмнэлзэн шинж тэмдгүүд бас байна уугүй юу гэдэг бид нар үзнэ. За хоёрдугаарт нь биен дээр тодорхойлсон шаарлалтаа арьсан дээр миллиметрээр тодорхойлоод энэ хоёроо харьцуулж үзнэ. За магадгүй мэдээж ботоо эмчилгээнд орох хэмжээстээс дээш гарцсан байх юм бол бид нар зайлшгүй цусны шинжилгээ авч цусан дахь элцийн билирубинийг тодорхойлоод ботоо эмчилгээнд оруулна. За ботоо эмчилгээнд оруулахдаа бүх эмчнэр маань яадаг вэ гэхээр ер нь бол тусгай график хүснэгтийг ашиглана. За энэ маань яадаг вэ гэхээр хүүхдийн нэгдүгээрт нь амьдралынаас, хоёрдугаарт нь хүүхдийн тэлтийнаас, гуравдугаарт нь хүүхдийн цусан дахь нийт билирубины үндсэн түвшингээс нь хамаарж хагаад ботоо эмчилгээнд оруулах уу, оруулахгүй юу гэдэг заалтыг бид нар гаргаж ирдэг байгаа. За тэгэхээр мэдээж эмчилгээнд хамрагдаж заалт шугамд орсон байгаа бол бид нар ботоо эмчилгээ хийн. За ботоо эмчилгээ хийж ах явцдаа бидний хамгийн чухал нэг үзэх хянах гол зүйл маань юу вэ гэхээр ер нь бол шаарлалтын бууралт нь цагт хэд байгаа юм. За ботоо эмчилгээ зогсоосны дараагаар 24 цагийн дараа эргэн хяналтаар эргээд шаарлалт маань хэдэн микромоллитр цагаар өссөн бэ гэдгийг бид нар заавал тооцдог байгаа. Тэгэхээр эмчилгээ хийх үйл явц маань маш нарийн үйл процесстэй байдаг учраас ээж нар маань энэ дээр илүү нарийн анхаарал хандуулж хүүхдэд илүү сэтгэл гаргах нь чухал байна.